За сайн байцгаана уу. Хоёр дахь бичлэг эхэллээ. Би сая энийг бичгийнхаа өмнө YouTube руу орж үзсэн. Тэгсэн чинь миний бичлэгийг, өмнөх бичлэгийг 399 хүн үзсэн байсан сая сүүлд харахад. Тэгээ маш их баяртай байна. Үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ 399 хүнтэй ярилцсан юм шиг л санагдаж байна. Тэгээ сая энэ бичлэг эхлэхээс өмнө сая манай гадаа нөгөө төлөө буугаад тэгээ төлөөгээ би нэг төлөө буухаар айгүй хагалмаар санагдаад айгүй их төлөө хагалцсан. Тэгээ төлөө хагалж чадаа сая бодож л зарим бичлэгнийхаа өмнө яг нөгөө чи өдөртөө л хийж орлоод байгаа болохоор өдөртөө өмнө нь юу хийж исэн те хэрвээ уул усаар явж ивэл тэрнийхээ бичлэг хальт оруулдаг ч юм уу төлөө хагалж ивэл төлөө хагалж байгаа бичлэгээ оруулдаг ч юм уу те ус мөс зүг худаг энэ төр оруулах бас жоохон сонин байх болов харин яах вэ тэг зүгээр нэг хальт бодсон. Тэгээ бүр хамгийн анхны YouTube нэг 2 жилийн өмнө нэг бичлэг оруулсан байгаа сте. Балта лупогийнхэн талаар оруулсан. Тэгээд тэрийг хийхэд юу эсэ би жоохон хамгийн анхныхаа жоохон нүсэр эхэлсэн. Айгүй хийвлүүлэлтэй тэгээд айгүй цаг авч оруулсан. Тэгээд дараа нь хийх гэсэн чинь амар их цаг аваад төвхтэй юм шиг санагдаад тэг орхицсан байхгүй. Тэгээд одоо яг ингээ энэ шиг энэний өмнөх бичлэг шиг ингээд зүгээр яриад 1-2 видео ингээд эвлүүлээд явах юм бол айгүй амрын билээ. Өмнөхийг бол айгүй амархан оруулсан. Тэгээд яг нь утсан дээрээс шууд YouTube руу оруулж болохгүй компьютероор заавал нөө дамжуулж оруулж байгаа болохоор тэрэн дээрээ жоохон цаг авч байгаа. Гэхдээ асуудалгүй. Тэгээ яг нөө төлөө мүлээ хагалж байгаа ч юм уу. Тэгээ байгальд явж байгаа ганц нэг бичлэг эвлүүлж оруулвал 1-2 видео эвлүүлэхэд бол асуудалгүй гайгүй. Тэгээ оруулаа бол бас нэг арай жоохон сонирхолтой байх болов. Эсвэл зүгээр яриа явах сонирхолтой байна уу? За тэг яг харж байгаа л оруулмаар байл оруулалт хэл явч тээ. Өнөөдөр би юм нэг цэнхэр шар өнгөөр цэцгээ хийнэ. Тэг өнөөдөр юу ярих вэ гэхээр дугуулангаа ярьдаг юм билүү. Тэг маа дугуулан гэж хүмүүс аюу их сонирхно. Тэгээд аюу өвөрмөц сонирхолтой л ордог гэж бодоод байгаа шүү. За яг сонирхолтой бол сонирхолтой. Тийм өвөрмөц сонир сод юм бол байхгүй. Яг л дугуулан ордог тий. Багш сурагч нар суугаад дугуулангаа орол бүтээлээ хийгээл. Яг л тэгж ордог. Тэгээд дугуулан дээр чинь юу яа тий? Хүмүүс одоо намайг өөрөө аягүй зураа суудаг гэж боддог юм шиг байлээ. Тийм биш. Хүүхдүүд ч гэсэн тэгдгийн. Та ингээ хүүхдүүдийн гоё хийсэн бүтээлүүдийг харчаал багшаа та энийг зурсан уу? Энийг та хийсэн үү? Ямар гоё хийсэн бэ гэл. Би дугуулан дээр, сургууль дээр ер нь өөрөө нэг ч бүтээл хийдэггүй. Зөвхөн хүүхдүүдээр л хийлгүүлдэг. Яг тэр нэг жоохон цагаа хүүхдүүдээр л юм хийлгүүлж өнгөрөөхийг л илүүд үздэг. Миний бүтээлийг яах вэ? Тэрэнгүү сумын ингийн ташаа машин дээр зурсан зураг энэ байж л байгаа. Хүүхдүүд асуухаар нь тэрийг хүч хараарыг хэлжтэй. Тэгээ тэр бол угаасаа ойлгомжтой. Одоо юм хингээр. Тэгээ дуртай юм энэ. Тийм. Тэгээ сая нөгөө нэг өнгөрсөн үзэсгэлэнгээр морины зураг зурулах гэсэн чинь манайх морь зурж чаддгүй. Яг намайг бодоход бол морь мэддэг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээ яг ингээл зураад эхлэхээр биш нэг л болохгүй байна багшаа гэд. Тэгээ манайх чи хөөхөө надаас юусэн ингээ айдгүй ингээ санал бодлоо ингээ чөлөөтэй хэлээ сурсан болохоор заавалч за багш морь зургийг хэлсэн би стен нэр морь зурах ёстой гэл надаас айж байгаал заавал их ёстой энэ гэж тэгдэггүй байхгүй. Тэгэл чадахгүй гэдгийг хэлчихдэг. Яг яг ингээ зурж байгаа. Тэгсэн хэрнээ нэг л биш болоод байна гэд. Тэгэхээр морь зурдаг биш морь ундаг хүүхдүүдээ уралдааны морь ундаг хүүхдүүдээ дуудчих гээд тэр хэдэн хүүхдүүд дуудаа зуруулсан чи ястай. Өөртөө зурдаг гэдгийг чи мэдгүй хэдэн хүүхдүүд орж ирж байгаа байхгүй юу. Тэгэл цаас өгөөл зуруулсан. Зүр амар зурж байгаа юм чинь. Юу тэр морьныхоо нэг хамаг юмыг тайлбарлаад юу лээ энэ толгой дээр ингээд морь уралдахад ингээ уйдыг юм чинь хөхөл гэсэн баха. Эний шин тийм ийд, эний чи юм ийд ингээл тэгэл хууч хөрөөл гинголол. Ерөөс тэр эдийн тэр яриа мэр штэ. Тэг зүр цаанаас ингээ ундарч гарч ирэл. Тэгэл морьныхоо талаар ярихаар тэр морь өндөг хүүхдүүд ч ястай. Үүр хамаг хямран сэрэгчтэй юм билээ штэ. Тэгээ аюу сонирхолтой. Тэгэл тэрийгээ ирээл яриал. Тэг нодныгийн үзэсгэлэн үзсэн хүмүүс харсан баг тий. Тэр зүудний хөлгүүдгээд юу чинь бүтээлий чинь 6 м урт. Хэдий өндөртэй хэл надаас л өндөрдөг чи баг 2 м өндөр өргөнтэй тийм юу исэн баха. Цаас исэн баха. Тэгээ тэрий чинь ингээд жижигхэн өрөөнд 2 даалтай 5 м-тэй тийм л өрөөсөн аахгүй юу. Тэгээ тэрэнд чинь ингээ өрөөгөө 2 хувааж агаад тэгээ нөгөө цаасаа тогтоогоод 2 хувааж тогтоож байгаа. Тэр чинь нөгөө 6 м урт зураг болохоор тэгээ өрөөний болонд ингээ хог нөхштэй. Тэгэхээр ингээ 3 м 3 м-ээр ингээ хуйлаастай.
Тэгээд нэг хөөрхий яг хэцүү тогтоож байгаа шүү дээ. Нэг имзэг юм тогтооц. Тэгээд тэр чинь ингээд яг ингээд нөгөө гой морио зураа тэрэндээ ингээд автцсан хүүхдүүд чинь одоо гой зураад бүтээл ингээ гой болоод эхлэнгүүт нөгөөдхийг хайрлаад эхэлт юм бил. За энд ингээ хүрч болохгүй шүү гэд. Өөртөө ингээ юм татаад бичээд тэгэл хүн хүрэх гэхэлэр чинь наадхандаа хүрч болохгүй гэл хамгаалал. Тэгснэ айгу хөөр хараа ингээ. Цагаа аюу зохицуулна тэр морионд хүүхдэд чи ямар ухаантай юм бэ те. Цагаа зохицуулна. Хагас бүтэн санд байхгүй гэрлүүгөө явах болохоор хичээлээ тарж орж ирээ зурыг. Яг ингээ нөгөө цагууд өөртөө ингээ хувирлж. За өглөө ингээ хичээлд орохоос өмнө орж ирж нэг хэдэн цаг зурж байгаад явъя. Тэгээ орой тарж орж ирээ зурыг. Тэгээ өглөө уул нь манад дугуулсан чи 10 цаг цуглт. Тэгээ нөө морины хүүхдүүд аягүй их тосно. Тэгээ 8 гэж цуглая гэх шиг. Би 8 цаг сайхан унтж байгаа юм чи. Тэгээд үгүй ядаж дундаа 9 цаг цуглая. Би өөрөө аягүй хөвгөлт унтах гад нөгөө хэд маань яа цагтаа хөрөөж. Тэгээ жоох хэдэн минутын өмнө ирчих юм бол би арай эрт хэдэн минутын өмнө ирсүүч та хоцорлоо гэд. Уул нь би хоцордгүй. Тэгээ тэр чинь нөгөө төрүүлээд ирсэн болохоор яг нөө би тэрээс хоцорч ирж байгаа болохоор яг тэрийг л хэлж байгаа юм л та. Тэгээ аюу айхтар байж би чинь тэгвэл ямар айхтар юм бэ гэл тэрээдээсээ бас суралцсан. Тэгээ амар хөөрхөн тэр чи хэдхэн өдрийн дотор тэгээд зураад дуусгасчаа. Тэгэл гин голол морины талаар яриад хөдөө одоо тэр хөдөөч аюу гоё ядал ядал гэдэг юм билээ шүү дээ нөгөө нэг баг дээрээ. Тэгээ тэрнийхээ талаар яриад адуу малаа яриад хөдөө уул хадаар явж яхад юу тохиолдсон сүнсчтгэр яриад гоё штэ тийм юмтай таарлаж исэн гэл би тэр чийстэй аюу гоё сонсно уулга алдаал сонсон. Тэгэл манай хан чинь хөөхөн штэ гэрээ зааж өгвөл гэртээ урайл наадмаар ирээрээ баяраар ирээрээ та гэл гэрээ зааж өгвөл амар хөөхөн. Тэгээ манай морины хит чинь одоо аюу итгэвтэй явдаг. За одоо юу их гэдэг 3 сард дууланд нөгөө нэг дуулангийн хүүхдийн хамаатны ихч бид нэрт юу гэсэн ханд өгсөн. Тэгээд тэр мөнгөөр нь би тэд материал авч ягаад яг нөгөө нэг холст тэгээд гоё нөгөө даун дээр гардаг акрилик тэр нэмж авч ягаад тэгээд тэрэн дээрээ хөөрхөн морины зураг зураад нэрээ юу яа гэсэн шүү дээ. Би фэйсбүүк дээр зарна гэж бичиж чаа. Тэгээд нэг хүүхдийн зургийг 100,000 гэж тавиад бид нар одоохондоо зүгтгээ ярьсан ба 100,000 гээд тэгээд хэрвээ хүмүүс зургийг авах юм бол хүүхдэд 80% нөгөөд дугууланд 20% хатглаад тэгээд тэрүүгээр эргээд нөгөө нэг хичээлийн хэрэгслийг аваад тэгээ явах хүсч тэгэл гэж л тэгж магадгүй. Гэхдээ яг хүмүүс нөө би өмнө нь бас нэг иймэрхүү юм ярьсан чи хүмүүс надад зөвлөсөн. За тэгээ хүүхдийн зураг мөргийг зарж агаад мөнгө төрөний асуудалд ороод хил амд ороо гэд. Лээ юу хил ам. Бид нар юугаал олж шалив гэж тий. Тэгээ хүүхдүүд ч хэрэгтэй сая тэгээд нөгөө өнгөрсөн үзэсгэлэнгээр нь 2 3 хүүхдийн зураг зарагдаад тэгэл бас амьдралд нь хөөрхөн нэмэр болсон л хэлдэг шүү дээ. Аав ээж нь баярлалаа л гэл утасч ийсэн. Тэгээд та нар яасан бэ? Мөнгө төгрөгөөр яасан хичээл хэрэгсэл авсан уу гэсэн чинь өө ээж авдаа өчгсөн бэлтгэжсэн. Гэхдээ одоо яаж өрөх нь өөрсдийнх нь асуудал байх л та. Тэгээд ихүү гэж ярьсан. Тэгээд одоо тэ алийн болгон юмнаас сэрэмжлэх хэвдээ ядаргаа зүгээр хиймээр байгаа юмудаа бид өөрсдөө тэгэл мэдээлэл хийгээ явчихна. Тэгээд хүүхдүүд хэлсэн байгаа. За тэр зургийг чинь тэгээд нэг талах боорч шиг хүмүүс худалдаж авахгүй шүү. Тэгээд зарагдах болоо яах вэ гэж бити бодороод хүн авбал тэгээ багш нь мөнгө өгчин. Тэгээ авбал сайн биз авахгүй л тэгээд хэдүүлээ дараачлалын үзэсгэлэн дээр тавьчих гэж ярьж төгссөн байгаа. Тэгээ сайн нэг тиймэрхүү юм болсон. Тэгээ одоо ер нь хичээлийн хэрэгслүүд дуусч байгаа. Одоо юу орохоор хот орохоор мөхөөсгөөс нэг цаас авна. Тэгээ 3 сард энэ удаагийн дугуулан бол одоо 3 сард бүтэ ороод дуусна. Гэхдээ 3 сарын хугацаанд хэдүүлээ бид нар зөндөө юм хийгээд амжина. Тэгсэн байгаа. Тэгээ хамгийн анхан чинь нөгөө нэг би бага ангид ордог гэсэн болохоор бага ангид орж исэн тохиогоо ярихаар айгүй гоё за. За тэр хөтөлбөр ном бол би тэрийг яг нөгөө хөтөлбөрийн дагуу явах болохоор ном дээрээс нь хэдэн минут орчоод тэгэл үлдсэн цагт нь бид идчихсэн өөртөө. Яг тэр яг сэдвийнхээ хүрээнд л орж байгаа юм л та. Одоо амтан зураараа мал зураараа гэхэлэр угаасаа мал мэдж байгаа хүмүүсээр нөх мал зуруулахгүй өөр амт зурулдаг байхгүй. Гоё ингээл Африкийн гоё амт зуруулаад нөгөө юу амтны хүрээлэнгийн газрын зураг энэ төр хийгээл. Тэгэл тэр чи юу л юм гэлээ шүү дээ. Багш өөрөө ингээ бүтээлч байхад бол тэгэл тэр хичээл бол гоё л явчихдаг юм билээ. Тэгээд дээрэс нь манай ихч чинь айгүй гоё арга заагаад өгсөн. Нөгөө өөрсдөр нь дүгнүүлдэг арга заагаад өгсөн. Тэр мэр чи амар хүүхдүүд дээр ажиллаад тэгэл хичээл за анх ингээл нэг 5 хүүхэд зургийн хичээл хичээлж хүүхдүүд тоодгүй юм билээ шүү дээ. Анх нэг 5 хүүхэд
урагшаага нэг 5 гой зурд хүүхэд нь урагшаа анхаар суугаад үлдсэн хитэн хойгуур ингээл шуугилдаал өмүүлээл дайм болж штт. Тэгээ тэгдэг үсэ. Сүүл рүү нэг хүүхдүүд өөрсдөө дүгнээд эхлэнгүүд бүх юм эсрэгээр эргэж байгаа. За бараг л 100% хүүхдүүд хичээлд орсдог болол. Тэгээ сая ингээд одоо нөө өөрсдөө дүгндэг гэсэн хүүхдүүдээс манай дугууланд бас явдаг байхгүй юу. Тэгээ тэр охин ингээ ярьсан. Хөөе багшаа тэр өөрсдөө дүгндэг арга чинь тэр хэвээр хүн худлаа ярьж өөрийгөө хуурч чаддгүй юм билээ шүү дээ. Яг тэгдэг байхгүй. Уул нь бол ингээл би өөр дээр 150 гэл тавьж болно шүү дээ. Тэгж чадахгүй. Ингээл оноотой. За хичээлийн хэрэгслээ авчирсан бол нэг 20 оноо ч юм уу те. Хичээл идэвхтэй орсон бол нэг тэдэн оноо те. Тэгээд би өөрөө бас харж агаад нэг оноо нэмэх хэрэгтэй. Тэг явж байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдэд амар шудрах. Хурж ирээл. За би өнөөдөр хичээлийн хэрэгслээ авчираагүй. Тийм болохоор тэдэн оноо наслаа. Зураг маань ингээ гоё болсон ч гэсэн оноо ингээ хасаа явж байгаа байхгүй. Тэнгүүд би тэр ингээ одоо тэр үнэнч байдал ч юм уу одоо юу байдгийг тэр хичээл идэвхтэй оролцсон нэдл нь харж агаад оноо нэм. Тэгээ би чамд тэгэл хүүхд өөртөө нэг 70 оноо өгчих юм бэл. За одоо би тэгвэл чамд одоо нэмэх оноо нэмээ 20 оноо нэмээ. Ингээ чи 90 оноотой боллоо гэх. Амар гоё шудрах хэвээр гоё юм. Тэгэл тэгж дүгсэн цагаас ахуулаад хүүхдүүд чинь аюу ихтэй. Тэг ингэдэг. Дүрслэх урлаг бол дүрслэх урлаг гэдэг. Тэгээд зарим хүүхдүүд зурн, зарим хүүхдүүд чинь баримлаар юм. Зарим хүүхдүүд чинь ингээд угаасаа огт зурч чадахгүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Гэхдээ ямар нэг юм хийгээд дүн авах хэрэгтэй байдаг. Хойлоо юу хийх вэ гэдэг. Тэгсэн чинь нэг хүүхд амар хөөрхөн ингэсэн. Нөгөө цаасан дээрээ ингэсэн нөгөө юутай ийм нөгөө нэг дүрстэй юу гэдэг штеп. Шугам байдаг штеп. Тэрүүг ингээд надаа ингээд би зурч чадахгүй гингүүтээ ингээд ийм нөгөө дүүдл арт хийгээд байгаа байхгүй. Нөгөөтгөө ингээл дүрсээр нэгэл ингээл зураал дүрс үсгээл яваад нөгөө ярианд халцсан. Би тэгээ тэрийг нэг анзаарангуудаа баахан яриулж байгаа л за хоёлаа ингээ эн чинь бас ингээ урлагийн төрөлтөд ордог юм аа. Чи тэгэхээр юу яа? Өөр ингээ гараараа зурч чадахгүй байгаа бол энэ шугамныхаа дүрсийг ашиглаад одоо эн чинь ингээ айгүй хөөрхөн ингээ зохиомж гараад ирсэн байна. Тэгээ эн чинь энийг чинь би ингээ чамаг юм хийсэн тооцъё. Тэгэхээр чи энэгээр ингээ хөөрхөн зохиомжууд хийгээд аваад ир гэсэн чинь бүр үнэхээр хөөрхөн зохиомж хийгээд аваад ирсэн. Тэгээ тэрэндээ ингээ өөрөө айгүй дуртай гэртээ хийгээл тэгэл нөгөө хичээл дээр яг нөгөөдгөр ингээ дүрсээ гаргаал хийгээл. Тэр чинь бас одоо хүүхд юм хийж байгаа юм чинь тэрийг нь бас үнэлээ дүгнэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэр хүүхд бол тэрнгээрээ дүнгээ гаргасан шүү дээ. Амар хөөрхөн зохиом сүлдээ өнгийн бал харандаа ашиглаж нөгөөдгөө улам ингээ баяжуулж хийгээд гих мэтчлэн ингээ айгу гоё орсоор агаад нэг жил хичээлсэн. Тэгээд яг би бол төрийн албанд ажиллаж чадахгүй юм билээ. За тэр төрийн албыг бол дараа нь ярив. Өнөөдөр бол дуулангаа яриад явчих. Тэгээд зарим хүүхдүүд өөрсдөө тийм гоё бүтээл хийдэг тэгээ гой зурд гэдгийг ер нь бол мэддэггүй юм билээ. Тэгээ орж ирээл яг ингээд гой болоод байгаа давуу талыг ингээ хэлэнгүүт тэрэндээ урамшаад улам гой бас ингэж болох байсан юм уу гэд өргөжлүүл ингээ явдаг байхгүй. Тэгэл одоо нэг модны мөчрүүд ингээ байж байгаа. Манайд дуулан өрөөнд дотор байсан. Тэгсэн чинь ингээл тэр нөгөө лаан буу штэ нэг хардаг цавуутай. Тэрийг хүүхдүүд ингээл энэ тийм бичлэгээр үзчихээл яг нөгөө өөртөө байхгүй хэрглэж үзэг хүүхдүүд зөндөд юм билээ. Тэгсэн чинь нэг хүүхд нөгөө морины нэг хүүхдээсээ башаа би энэ юуг ингээ хэрглэж үзээд төхүү гэл хорхосоо л. Тэгэхээр нөгөө тэг гэдэг халаагаад өгсөн угаасаа цав зөндөөсөн. Тэгсэн ч тэгээ юу ингээл наах юм аа ингээл олж ядтал юу наах вэ? Тэгэхээр тэр хідэн хугархаа мөчрөг өгсөн чинь нөгөө мөчрөөр чинь ингээд нэг аим сони юм уухах шиг ингээ босгоцсон урдсэг ч юм ингээ харахаар тийм юу юм гэсэн чинь мэдхгүй зүгээр ингээ нааж үзмэрсэн гэдэг наачлаа гэх. Тэгээ өөрөө нөгөөдгөө харангуйтаа за юу болох чи энийг ингээ нөгөө ойд үйдэг нөгөө нэг юм одоо урц шиг нэг хорогдох байр шиг юм болох чи агуу болгоё гэж хүүхдүүч өөрсдөө дараа нөгөөдгөө өргөжлүүлж яриад гих мэтчлэн бүтээлүүд тэгээд төрчдөг байхгүй. Тэгээ дараа нь тэрийг харангуйтаа үш юу яа та нар даатгараа тэгвэл модны өчрөөр энэ юугаа ламууга ашиглаад морь хийж болох юм шүү тэгэнгүүт. Тгий болоод явсан. Гэхдээ яг хийгээг байгаа л да энэ жил тэр хүүхд жоохон ховор ирсэн. Тэгээ үзэсгэлэнтэй жил тэр хүүхдэд яг одоо тэр ламуугаар нь морь хийлгүүлвэл тэр айгу дуртай юм биш. Тэгж бодож байгаа. Өөрт нь хилээд үзэн хэрвээ тгийг ивэл морийг хийлгүүлнэ. Тэгээ нөгөө морь ундаг хүүхдүүд ерөөсөө мориндоо дуртай. Тэгээ ямар мэрэгчлээ болохыг асуухаар уяач болно. Тэгээ болно шүү дээ. Уяач болж тэ. Тэгээ гоё морио зурдаг уяач байж болно шүү дээ. Морио гоё сэлдэг тэ. Тийм зураа юу яаж уяач байж болно шүү дээ. Тэгээ манайхан бол одоо тэгээд юунда дуртай болсон. Тэгээд зарим бүр захиалгын дээр аваад эхэлсэн билээ. Морь зурах захиалга аваад эхэлсэн. Тэгээд нэг тиймэрхүү сонирхолтой болд юм да. Тэгэл бид нар чинь заримдаа юм хийхгүй юм яриад идээ суучна.
гаднаас дэлгүүрээ хамт гүйлдээл дуртай идэж явах минь авч байгаа л тэгэл идээс очин тэгэл тиймэрхүү байдалтай өнгөрөн. Кино үзүүлэхэд бол бас айгүй гоё эс айгүй хөрх ерөөсөө хүүхд чи юу юм бэлж нэрээ аимшиг юм айгүй үздэг юм билээ шүү. Өдөр эцэг эхчүүд үзэж байгаа бол тэр мэрийг нь жоохон болиулахгүй бол зүүд зурулыг гэсэн чи дандаа аимшиг зүүд. Дандаа сүнсчдгэр. Дөөр аимшиг нь үзээг болохоор нөгөө ярьж байгаа зурж байгаа нас нь заримдаа айн. Айгүй эвгүй зураас алхаа гэж. Бөөн цус нүж хотох шүү гээ бурхан минь. Тэгээд тиймэрхүү юм айгүй үздэг юм билээ шүү. Тэр мэрийг жоохон харж хянжаахгүй бол. Тэгээд айгүй хөөрхөө тий хүмүүс ингэдэг нөгөө дуулангийн хүүхдүүд одоо манай гэрээр бужигнаал ирээл бараг л хинчээ чигчэл мчил ордог байхтыг ойлгоцсон бид юм бэл. Ёстой тийхгүй штэ. Заагтай бид чинь баяр өслийн үеэр ч юм уу нэг хаяа нэг цуглах үеэрээ одоо манай нөгөө дуулангийн хуучин нөгөө томчууд байгаа штэ. Тэд нар ингээд ирнэ. Гэхдээ цөөхөн удаа ярьж тохирж байгаа цаг магаа тохирж байгаа тэгээ ирдэг байхгүй юу. Тэгээ ирээл бид чи хөөрхөн хөвгчлөлтэй бол юм яриад авчирсан юм а идэж угаал. Тэгэл заримдаа кино энэ үзээд гэхдээ айгүй цөөхөн удаа 2 удаа кино үзчихлээ да. Тэгж өнгөрөөдгийн. За тэгээд байж идэл нөгөө манай багийнхан чинь манайх руу ирэх сонирхолтой гинэ. Тэгээ бид нэг удаа нэг мөрөөдөл ярьжсэн чинь нэг охноос за чиний мөрөөдөл юу вэ гэсэн чинь танаа гэрт очиж үзэх гэж аавдээ. Тэгэхээр нот яа яг нөгөө үзэсгэлэнд оролцох хэдэн жоохон охтуудыгаа нэг өдөр бүр зохион байгуулж авчирлаа. Дуртай идэж явах юм аваад та нар юу идмээр вэ гэсэн чинь махын юм идмээр байна гинэ. Тэгэхээр дэлгүүрээс нөгөө юуг нь аваад дахиад кембаб юу лээ тий нөгөө пицца мицаг нь аваад тэгээд авчираад гэртээ дайлаад тэгэл манайх гэрийг чинь үзээл тэгэл хашаа машаа гэж үзээл зураг мураг авахлаа. Тэгж байгаа тэгээ явсан. За тэгээд хүүхдүүдэд бити хэлээрээ одоо тэгээ бөөнөр л ирнэ юм шүү гэсэн чинь за гэж гараад очиод зүгээр ярьсан. Тэгсэн чинь нөгөө хөвгүүд нь багшаа эдгээр тандаа тогтсон юм шүү дээ бид нар хийж очих юм гээд. Тэгээ за тэгж жаад нэг юу яана гэртээ урнаа гэж хэлсэн байгаа. Тэгээ хөвгүүд нь бол ирээг байгаа л да. Тэгээ сая нөгөө цагаан сараар багшаатай байх уу айл гэсэнгээ орон шүглгээл тэгжсэн. Тэгээ би чинь эрдэнэ явах юм чинь. Тэгээ яг би байж ивэл яа гэдэг. Гэтэ тэр хөвгүүдтэй нь одоо нэг ярьж байгаад нөгөө морь ундаг багын хөвгүүд байгаа шүү дээ. Тэд нартай ярьж байгаад нэг гэртээ авчирнаа. Оо амар налчиж. Тэгээд хийдгийн тэгэл анхан бүр ингэдэг гэсэн шүү дээ. Бүр амар дураараа заа ёо. Гэтэ яг энд нөө байшингаа барихаас өмнө сургуулийн хажууд би чинь нэг жил байшин хөсөлж амьдэрсэн шүү дээ. Тэгэхэд бол ч замбрааг орж ирдэг гэсэн. Нөө байрны хүмүүс чинь харж байгаа л тэгэл гүлдэж орж ирэл. Тэгэл за би яах вэ одоо энд нэг ямар удах юм биш гэл ирсэн хүмүүсийг тэгэл оруулцдаг бэсэ. Тэгэд энэ байшин барьснаас хойш одоо энэ манай энэ хажууд бас нэг бэлхэн үндэсгээ сургалтын төв гэдэг баггүй. Тэгээд манай хажуугийн бараг талын айл нүүж ирэхээс өмнө шууд ингээл бэлхэн үндэс манай хоёр чи ингээл шууд харагдчих. Тэнгүүд нөгөө хүүхдүүд чинь хашаанаасаа шууд ярьлаа. Зургийн багшаа гэж ярьлаа. Тэгээд нөгөө нэг сургалтаа дууссан гутаа шууд гүйлдэд ороод ирнэ. Тэгээ нөгөө хомхоноос чи айжгүйгээд бөөн болж юм чи нөгөө тэг хэлнэ шүү дээ. Одоо ингэж хамаагүй ирж болохгүй. Багш нь ингээ ажилтээ гэж сууж ийн. Хэрвээ ирэхээр бол ингээ сургууль дээр таарлаж чаад хэлнэ мэлгээ. Тэгээ ингээ өчрлөө хэлэхээр хүүхдүүд ч ойлгоно. Тэгэл бөөнөрөө нэг шуугалтж орж ирчээл тэгээ гараа явчихдаг байсан. Тэгэл зарим хүүхдүүд чи шууд цаас өрөө хөрөөд ирж дээ. Багшаа зургаж ухаадаг гин. Өө өстө гоё. Тэгэл бас л тийм байхгүйгээ ойлгуулаад тэр чи нэг хэсэг аюух тэгдэг байж байгаа. Сүүлдээ за энэ багш чи ажилтаа юмэд бид нар ингээ саад болоод байгаа юм ингээ ойлгодог болоо болсон. Хүүхдүүд чи юм ингээ хөөрхөн хилчгээр ингээ ойлгодог шүү дээ. Тэгээд нэг тиймэрхүү юм болчихсон. Тэгээд тэр чинь одоо ингээд Улаанбаатарын ч юм уу хүмүүс ингээд бас их гоё юм ярина шүү дээ. 100 хүүхдээ авчираад танаад ингээд хайчи, орхичи. Тэгээ сайхан би нөө хүүхдэд нь зураг зааж өгөө суужих юм гинэ. Юу гэж тийм байх вэ? Би ч өөрөө амардаг юм байна. Тэгээ ингээд сургалт хичээллүүлээч онлайнаар ингээд сургалт хичээллүүлээч гэл айгүйх тэгнэ. Тэгэл зарим ч мөнгө төгрөгөөр зодох гээд унаа штэ. Мөнгөний өгч хөсөний өгч манай хүүхдэд нь хэдийн заагаад өгч. Тэгээ жоох эвгүй харилцаатай ярина. Тэнгүүтөө тийм байхгүй гэл бас тиймэрхүү юм болно. Тэгээ хэрвээ би одоо дуулангаа биш ээ. Одоо үзэсгэлэнгээ гаргачаад намар үзэсгэлэнгээ гаргачаад дараа жил нь ч юм уу өөрөө сургалтын төвтэй сургуулиас өмнө сургалтын төв нэ чинсэн гэж бодоод байгаа. Арай жоох эвгүй хэлчихв. Хангалттай төлбөр тавиад хөтөлбөрөө боловсруулад тэр чинь тэгээ тавьчихна. А гэхдээ яг одоо яг
дугууланд нөгөө төлбөргүй орж байгаа хүүхдүүдэд бол төлбөргүй орсон хэрэг л яг энэ хэдэн хүүхдүүдтэй. А бусад ингээ орон нутгаас ирж байгаа орон нутгаас хүүе дугууланд хүүхдээ оруулах шилжээд ирэх гэсэн хүмүүс зөндөө гарч ирсэн шүү дээ. Яана тэгж бас болохгүй. Тэгээ нөгөө ирсэн чинь яг нөгөө бодсон шиг нь биш байл яг би чинь нөгөө нэг цөөхөн өдөр зарцуулдаг шүү дээ хүүхдүүдэд. Байнга тэр хүүхдүүдтэй чинь зурлаад гэнэ гэж байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст зориулаад зуны сургалт ч юм уу тиймэрхүү юм зарлах гэдэг. Яг нөгөө хүүхдүүд хичээлийн амрах үеэр ч юм уу. Тэгэхээр одоо ирээд тэр хүмүүс чинь хаана байрлах вэ тэр гэдгээ болж өгвөл хэрвээ үзэсгэлэн гараад яг санснаар зураг мураг зарагдаад тий би нэрээ зургнуудаа зарна штэ хүмүүс тэгээд одоо тэр сурчлагаа бас хийн тэгжээд тэгээд юу яа хэрвээ зураг мураг сайн зарагдаад санснаар болоод сургалтын төвөнтрээ барьчих юм бол хүмүүс ирээд нөгөө байрлах газар нь хүртэл бас бэлтэх гээд байгаа байхгүй юу тиймэрхүү юм хийх гээд байгаа шүү. Тэгэхээр та өстой хүснээрээ тэр сургалтандаа сураад төлбөр мөнгө өгөөд тэгээ яваарай за. Тийм байгаа шүү. Тэрнээс бол над дээр хүүхдээ авчирч хайна гэж байхгүй. Би тэр хүүхд чинь хичээлэл орно гэхээс биш хичээлээ ороод дугуулан дээр хүүхдүүдтэй харьцна гэхээс биш бол би хүүхдүүдтэй харьцахтай амар юм хавгүй. Гой гой юм ярина штэ. Хүүхдээ авчир хайчи. Юу ч тийм байх вэ? За энийг оруулахгүй. Энийг дараа нь тусна нэр. Одоо ингээд Улаанбаатараас ч юм уу энэ тэндээс ингээд сургалт судалгаа хийдэг штэ. Тэр ингээд жоох урт хугацаанд байвал нэр яадаг юм бол хүмүүс урт хугацаанд ер нь хийж үзсэн байдаг юм болов. Тэгэхгүй л ингээд юм билээ. Одоо энэ дугуулан янз бүрийн ийм хичээлээс гадуур хүүхд хөгжүүлэх юм сургалтуудад байна штэ тий. Эцэг их нь идэвхтэй эсвэл хүүхдүүд өөрсдөө идэвхтэй тийм хүүхдүүдэд төлөхөө хамрагддаг юм билээ. Яг нэг төлбөрийн боломжгүй ч юм уу эсвэл нэг одоо ар гэрээсээ болд юм уу яадаг нэг юмнаас хоцорсон хүүхдүүд ер нь энэ тэнд аягүй байдаг юм билээ шүү. Тэгээ тийм хүүхдүүдтэй ингээд тэр сургалт чинь тэр судалгаа чинь хүржиж тэр чинь одоо тэгш хүртээмжтэй болно сте тий. Тэгэхээр ерөөсөө тэгдэггүй юм шиг санагдсан. Тэгээ одоо энд ингээд 100 сургалтууд ирнэ яг нөгөө нэг хідэн идэвхтэй хүүхдүүд л харагдчихэдэг. Тэгээ манай дугууланд болонгууд яг тэр одоо юмнаас хоцордог хүүхдүүд чинь айгүй явдаг байхгүй юу? Төлбөрөө төлөх боломжгүй. Эсвэл тэр одоо зуны сургалт чинь бас 100 нөө хөдөө ажилтай малтай хүүхдүүд ч одоо хөдөө мал дээр гараад ажиллана шүү дээ. Тэнгүүд яг нөө хүүхдүүдтэй анхаардаг эцэг эхүүд байдаг юм уу тэр сургалтанд нэг явуулдаг юм билэ. Тэгээ манай дугууланд болохоор яг нөгөө дуугай тэ дуугаа өөрийгөө бүр дуугааг итгэсэн хүүхдүүд байдаг юм билэ. Бүгдээрээ ярьдаг шүү. Тэгээд нөгөө төлбөрийн боломжгүй. Тэгээ өөр чи ямар хүүхдүүд нь явдаг вүлээ? Яг нэг юмд хамрагддаггүй хүүхдүүд айгүй идэвхтэй явдаг. Тэгээ хүүхдүүдтэй чи яг тийм хүүхдүүдтэй бас нэг болгоомжтой бас ярихгүй болдгоо маа. Айгүй эмзэг байдэн шүү. Тэр мэрийг ингээд сөхөө хэлчих болохгүй чи ингээд төлбөрийн боломжгүй тийм болохоор нь явсан юм өдр гэж огт ярьж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол хүүхд шууд эмзэглэн. Айгүй эмзэг хүүхдүүд байдаг. Тэгээд тэгэх нүтэл ингээд орж ирэхгээл баталсаалаагаа хүүхдүүдтэй хүртэл ингээд чи орох гэдэг юм орохгүй мó оруул гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгвэл шууд дахиад ирэхгүй болно. Тэнгүүт нь ингээд хүүхдээс юм асуух гэсэн энэ төр гэл зарим амар хөөрхөн. Уг нь дуулнаар орж ирэх гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт нь за ор гэл. Оронгууд нь шууд энийг хиймээр энэ тэрийг хиймээр энэ хийж болно шүү. Дэшээ суу гэл шууд санал өгөөл суулгаад жил хэрэгслэн төр хүчлээ шууд хийгдэхлэн. Тийм аюу тийм эмзэг тийм хүүхдүүд байдаг шүү. Тэгээ тийм хүүхдүүдтэй аюу болгоомжтой харьцахгүй болохгүй мөлий. Тэгээ тэд нар чинь ингээ яваандаа ингээл тасаал явуул гэхээр аюу хөрхөн орж иргээл. Тэгэл нэг ихний хэд удаа булталцаал за ор гэхээр ингээл зөвшөөрөл хөр ингээ ордог. Тэгэл дараа нь хөрхөн орж ирээл тэгэл нэг буланд сууц юм хийгээл. Би тиймэрхүү хүүхдүүдийг ингээ айгүй нэг анзаардаг болохоор манай дугуулан чи хөөрхөө би бүр тийм хүүхдүүд ингээл зөрөгтэй ирээл надаас айхгүй ингээ явж байгаад айгүй баярлдэн шүү. Ер нь бол хүүхдүүд айдгүй шүү. Хөвтэй харьцахгүй. Тэгээ хөөрхөн нэр мэрийн ингээ асуугаад нэрийн тогтоогоод дуутахаар тэр хүүхдийг нэрээр нь дуутах бол бас л нэрээр нь л дуутах хэрэгтэй. Тэгээ тэр олон хүүхдийн нэрийг би мартсан шүү дээ. Мартангуудаа яг нөгөө нэг найзын ч юм уу симхэн дуудчихаал хүшиг найз чинь гэдэгт багш нэрийг мартчихлаа. Тэгээ нэрийг асуугатаад нэрээр нь дууддаг байхгүй.
гих мэтээс ахуулаад юмнууд байна. За дараагийн удаа би ярих нэр аягүй байна. Сурахчийн талаар бас ярмаар энэ тэр ном сурахчиг би нөгөө мөнхөөсөгт нөгөө 1 жил ажиллаж байхад нөгөө сурахч гэрч хийдэг байхгүй. Нүдэндээ итгэхгүй шүү дээ. Тэрний талаар ярина. Тэгээ одоо хүүхдүүдийг хэрэглэж байгаа бос сурахчгийг сайн мэдэхгүй төрөлх хурлын сурахч юм гэж гээд. Тэгээд яг хаана алдаан гарсан байдгийг. Тэгэл яг хийж байгаа хүмүүс тэгэл тэр цаг хугацаанд баригдал тэгэл хийж байгаа хэл та. Гэхдээ тэрийг ингээ хийхин тулд бас л аюу зохион байгуулалтыг хийхгүй бол болохгүй. Тэгээ тэрний талаар ярина, бас сурахчиг хийх санал авч исэн. Тэр гэхдээ одоо гэхдээ би сөөлжилж ярина. Дараагийн удаа Италийн тухай ярьдаг юм уу? Дараагийн удаа Италийн тухай яриад, дараагийн удаа дугуулангаа яриад, тэгээ Италийн тухай яриад, тэгээ хөдөө яриад гэдэг ч юм уу тийм. Ингээ сөөлжлээ. Бас зүгээр байх гэж бодож байна. Тэр нөгөө нэг сургуулиасаа өмнө сургалтын төв тэр зүгээрээ тэр сургалтын төв байгуулж зүгээр надад ч гэсэн бас хэрэгтэй. Тэр төлбөртэй орох юм чи төлбөр мөнгө нас надад хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг яванда юу яах гэдэг. Яванда энэ дизайныхаа ажлыг яг том ажлуудаа хийгээд жижиг сажиг орж ирдэг ажлуудаа ер нь багасгаад тэгээд зураг сайн зураад үзэсгэлэнгийн дараа бол юу яа яг сургалтын төв сургууль руу анхаарлаа хандуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд сургалтын төвийн хөтөлбөр боловсруулж эхлэнгүүтээ дараа сургуулийн хөтөлбөрийг боловсруулад тэгэж явах гэдэг. Тэгээд одоо бас багш нараа хайна, багш нараа санал болгоно, багш нартай санал тавина гэдэг л зөндөл ажлууд. Хүүхдүүд чинь улаархаараа явахгүй шүү дээ. Сүүлдээ нөгөө манай ширээ санал ер нь хөрөлцдөг. Угаас тэр юм дотор ингээ багтахгүй болохоор шалан дээр хэгөөсөд сурдаг. Тэгээ сая өчтөр урьдчилан нөгөө юун дээр урьдчилан дугуулсан дээр юу яагаад. Уулна яасаа багшаа та хэлээрээ 11:30-аас би явах хэрэгтэй шүү гэл. Тэгсэн. Манай нэг тэгээ зураг суудсан зураг нь гоё ялгал гэсэн чи. Явдгүй нэг өгч. Нэг харсан ингээ хаалгургаа төхөөд байгаа байхгүй юу? Шалан дээр ингээл хаалгургаа төхөөл баг мөлхөө явах. Тэгээ үүдэн суудсан зурж өгч шүү. Тэгэхээр хүү яж явахгүй мó гэдгсэн чи. За яг би угаасаа өмнө ингээ зөндөө итгэвтэй явуулсан чинь нэг удаа тасалчий гэж авдیں۔ Тэгсэн чи их чинь юу яриад байгаа явчих гэн. Тиймэрхүү юм айгүй гардыг шүү. Бэлчи яадгийн гэл. Тэгээ манайх ч нөгөө бусад хичээл дугууланд нөгөө саад болохгүй яг нөгөө завсар цагаар нь ордог болохоор хүүхдүүд тэгэл дундуураа бүжгийн дугуулан, шигтрийн дугуулан ийм хүнтэй бол цаг харж байгаа явдаг байхгүй. Тэгээд заримч тасалчих шиг болдго юм аа. Бас тэгж болохгүй шиг хэдүүлээ хэл амгүй бусад багш тэ дугууланд юуг хийшүү. Саад болохгүй дугуулангаа ороо шүү. Тэгээд та нарыг би ингээд таслаа явлаа гэд ирэхгүй байлээ гэд дугуулангаас гарахгүй тэгээд өссөн үед ирээд орж ий. Тэгээд өөр дугууланд авцсан бол тэрэндээ орчоод 30 минут дотор л орж ирээд бас зураг зурж болно шүү дээ хэлчихдэг байхгүй. Тэгэхээр яг хөөхөн орж ирсэн 10 минут зурж мөнгө зурчаал гараа явдаг. Яроо тэр мэрийг харахаар бүр инээ тэр идэв. Тэгээ нөгөө өглөөний дугуулангийнхан чи их юу яа штэ. Завшин. Яа тэгэхээр ингээд яг шинээр авчирсан материал энтрийг яг өглөөний дугуулангийн хүүхдүүд төрүүлээ хэрэглэдэг шүү дээ. Тэгээ нөгөө сайн нэг шүр авчирдаг өдөр нөгөө эрзэн юуны шүрнийхэн сатуркийн эрзэн дуусчихсан. Өглөөний хүүхдүүд дуусгацсан. Өдөөс хойш хүүхдүүд бүр багшаа таад жоорлж ийл та хадгалж ийл та гэд. Тэгээд дараа нь эрдэнэт явж авчираад өдөөс хойш хүүхдүүдтэй бүр хадгалж байгаад өглөө шүү дээ. Тийм тэгээд бас би түрүүнээр бодож ирсэн. Нөгөө манай дугуулан ингээл хүмүүс ингээл янз бүрээр дэмжих гээл ингээл хөөрхөн юм болноо. Тэгээд би бас юугаа дугуулан дэмжиж байгаа хүмүүсүүдийн тэр хандлаганд бас харж байгаа дэмжлэгээ авдаг байхгүй. Тэгвэл зарим нь бол үнэхээр хэцүү хүмүүс байдаг штэ. Тэгээ манай нэг таньдаг хчээд нөгөө надаар ингээ юм хэлэгдэг. Ихчээдэг байхгүй. Тэгээ тэр ихч нэг оруулаад ирсэн. Зарж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр ооныхоо дээжийг би тэд дээр явуулаад дээж гэж тэр чинь зөндөө би тэгээд хүүхдүүдэд зөндөө тараас амар хөөрхөн юм юуны амттай жимсний амттай тэгээ сойз мэддэг. Тэгэл хүүхдүүд тараагаал өгөөл тэгэл хүүхдүүд чинь найз мэзээ авчирал аваал ганцхан дугуулангийн хүүхдүүдээс илүү олон хүүхдэд тарааж байгаа байхгүй. Тэр чинь зөндөө сойз ирсэн. Тэгэнгүүтээ хин болорогч амар хөөрхөн юу яа гээд манай дугууланг бас ингээл дэмжчих гээл хүүхдүүдийн донд нөгөө юм шүдэ аваад илээ амны хөндийн ариун цэврийн талаар нөгөө нэг юм уралдаан зарлаад 1 2 3 дугаар байр ингээд излүүлээ. Тэгээ бас өдөр чи өөр мөнгөний шагналтай. Тэгээ бас бүтээгдэхүүнтэй. Тэгээ тэрэнд манай нэг зөвхөн манай дугуулангийн хүүхдүүдийн донд зарлж байгаа байхгүй юу. Тэгээ тэрэнд ингээ хүүхдүүд оролцоод
Тэгээ шагналаа. Шагнал нь юу яасан? 3 хүүхдний 2 3 дугаар байрны хүүхдүүдийн шагнал надад өгч явуулаад тэгээ би тэрийг ингээд гардуулж өгч байгаа байхгүй юу? Тэгээ өгөхдөө тэр чинь ингээд тэр шагнал авч байгаа хүүхдүүд л ингээд амар гоё юу яах гэдэг байгаа байхгүй баярлал өнгөрөх гэдэг. Тэгэнгүүт нь санаа зовоод тэр чинь ингээд ихэнх нь орсон байгаа шүү дээ тэр уралдаанд орсон. Тэгэнгүүт нь би дэлгүүр ороод яг нөгөө нэг удаагийн ээлжин дээр чинь нэг 20-30 хүүхд ирдэг байхгүй. Тэгэхээр 30 ширхэг алим тоолж аваад тэрийг болохоор өөрөө авч байгаа юм л та. Өөрөө 30 ширхэг алим тоолж аваад тэгээд нөгөө 3 хүүхдийн шагналыг өгөөд нөгөө 3 хүүхд чинь нөгөө бусад хүүхдүүдээс илүү юм авч байгаа шүү дээ. Ингээ мөнгө авч байгаа, дээрээс нь бүтээгдэхүүн авч байгаа. Тэгээд баярлал. Тэгэнгүүт нь нөгөө хүүхдүүд нь адилхан баярлуулах гад 30 айлмаа тараагаад өгч байгаа. 2 айлм илүү гарсан. Тэгээд амар хөрхөн бүгдээрээ баярлаад өнгөрч байгаа байхгүй. Тэгэл бас нэг удаа ингэсэн нөгөө нэг юуны дунд ангийн охтууд хүүхдүүд нөгөө нэг ийм амттан хийж сургуулийн коридорт зараад тэгээ нөгөө капкейк хийчихээ. Аюу царил капкейк. Тэгсэн чинь нөгөө нэг тэрийг чинь идэж үзээгүй хүүхдүүд байдаг юм байна. Тэгэл ингээл хараад багшаа тэр юунд юу зарж илээ гээл. Зарим нөгөө мөнгөтэй хүүхдүүд нь амар гой авчирал идээл. Зарим нөгөө мөнгөгүй хүүхдүүд нь хөрх амт нөгөөт ингээл хараал байгаа байхгүй. Тэгэхээр нь би шууд гараал нөгөө хүүхдүүдгээ дагуулж гараал. Алийн намбар хань. Тэгсэн чи яг нөгөө нэг гой өнгөтэй капкейкэн дээр л бүр нүдэн саад байгаа байхгүй. Тэгэхээр нь шууд юм юугаар наваад. Поднос гэдэг үл. Подносоор нь аваад тэр чигээрээ дугууланд оруулж ирж байгаа. Идээд хуваагаад идсэн. Яана тэрийг бүр ингээл хараад амар баярлал ямар гоё юм бэ гэл ингээл хаз чадахгүй эргүүл тойруулж хараад хүүхдүүд амар хөөрхөн. Тэгээ идээд илүү яг нөгөө анх удаа идж байгаа хүүхдүүдэд нь 2 3-аар нь ингэж өгөөд. Тэгээ бараг 50 ширхгийг аваад ирлүүдээ айгүй ихээр нь авсан юм. Гэх мэтчлэн бид чинь тэгэл айгүй гоё юм аа. Одоо манай дугуулан ч одоо зураг суухаас илүү тэгэл нэг тиймэрхүү маяг болно. Тэгэл амар янз бүрийн хүүхдүүд ингээд орж ирэн дугууланд одоо ингээд дугууланд ингээ гоё гоё юм ирлээ. Би ингээл чихэр имхэр тараагаал сайн нөгөө германаас ирэхэд нөгөө айгүй гоё чихэр аваад ирсэн хүүхдүүдтэйгээр л тэгэл тэр мэрийг ингээл тараангууд чи ингээл юу яаштай. Найзуудтайгаа аваад ирэн тэг дээрээс нөгөө зургийн багш гоё мөгжлийг хэлчихдэг юм яа тийм. Дугууланд явдаг хүүхдүүд хүртэл орж ирээл ингээл аавна. Тэгэл заримдаа бас дандаа ийм гоё юм болдго юм гэхэлэр үгүй ээ. Ингээд энэ тэндээс ирсэн гоё юмны сургаар ингээ орж ирж тэр чи ингээ амар замраагаа авч гардаг хүүхдүүд байна. Тэр чи би бүгдийг ингээл анзаараа харж байгаа штеп. Тиймэрхүү бас айгүйх болдог. Яг нэг юм тараах үеэр орж ирээд амар хүүхдүүдээс төрүүлээд юм ингээ аваад штеп. Явчдаг тийм хүүхдүүд байна. Тэгэнгүүт нь би тэр дор ингээ хэлнэ. Өөе эний чи ингээ олуула хэрэглэж тэр хүмүүс өгж байгаа штеп. Хамаагүй замраагаа авахгүй шүүн тэргээд бас хэлнэ шууд ингээ чи болмолгийг хэлчих болохгүй штеп. Тэгээд тоолж ин тэр үгэн. За тэгээд тэр дунд чинь сэмхэн авдаг хүүхдүүд гарч ирнэ. Тэгээд хулгаал хийж байгаа гэсэн үг штеп. Тэгээд тэрийг нь би ингээ анзаараад ерөнхийд нь дунд нь ингээ хэлнэ. За ингээ дуулангийн юмыг ингээ хүүхдүүд ингээд авч болноо. Тэг хэрэглчээд ингээ буцаагаад тавьчраад өгөөрэй. Манай дуулан тэгдэг шүү гэд. Тэгээ яг манай дуулангийн хүүхдүүд бол авч явсан юм а заавал эргэж авчирч ирдэг байхгүй юу? А тийхгүй нөгөө нэг орж гарч байгаа хүүхдүүд чинь усна. Тэрийг нь би холоо харчин. Эй хүчив. Тэгээ хэлнэ. Тэгээд хүүхдүүд чинь нэг мэддэм билээ. Оо багш тэр л авцсан байхаа та энэ гэл. Тэгэнгүүтээ хараа камертайгээ бичих гинэ. Тэгээд тэр чинь муухай шүү дээ. Одоо камертай гэсэн бичих хараад нэг өөр зан гаргадаг тий. Камертай гэж бичээгүй камер хараагүй бол дил сулан байвал гусчдаг. Тийм байж болохгүй гэдгийг би хүүхдүүд хэлэн найзуудаа хэлээрээ. Заавалчгүй тийм бичих хараад нэг өөр зан гаргаж байгаа бол тэр чинь болохгүй шүү. Тэр чинь ёстой муухай шүү гэл хэлнэ. Тэгээ би тийм камертай гэж бичихгүй. Тэгээ та нар ухамсараараа бол гэд хэлэн. Тэгэнгүүт хүүхдүүд чи аюу санаа зовно. Тэгээ бас намайг ингээд уурлуулчих үү. Би ч ерөөсөө өө энэ наалтахгүй шүү дээ. Намайг ярьсаар идэл гатчих. Дараа нь өөр юм нахас бүр хатчихжээ. Үгүй ингээд наалтахгүй. Энд чи шууд наалтах хэрэгтэй байхгүй. Бүндгнөөд унаад. За яах вэ? Дараа нь би тийг аргалчих. Тэгээ тийм юм болдгоо штэ. Яана. Цаг бүр явж өглөө. За. Ингээд дуусгая да. Дараагийн удаа би Италийн талаар ярина за. Юугаа камер руу гарахгүй. Цаг бүр явж өгч. Тэгээд дараагийн удаа би Италийн талаар ярия за. Номносоо харж агаад ярих юм байна. Тэгээд яг ингээд бисгийг гэдэг чиглэлээр ингээд ярих юм араараас яг уус ингээд орж ирээд байгаа байхгүй. Тэгээд би одоо бичиж байгаа дараалалаар ингээд бичээд тэгээд орлоо за. За түр баяртай.